Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ танил хүний нэвтрүүлгийн шинэ дугаарыг бид Монгол улсын хэмжээнд төрийн өмчийн эрүүл мэндийн салбарт боловсон өвчин бэлтгэж байгаа цорын ганц сургуулийн захирал Гүнжингийн Батбаатарыг энэ удаа танил хүний нэвтрүүлэгтээ урьж оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө эрүүл мэндийн салбар гэдэг бол маш одоо нийгмийн чухал салбар байгаа. Тэгэхээр энэ салбарт боловсон өвчин бэлтгэж байгаа сургуулийн үйл ажиллагаа болоод боловсон өвчний бодлогын талаар энэ удаад нэвтрүүлэгтээ онцлохоор ийхүү зочноо сонгож авсан байгаа. Өглөө хичээлийн цаг эхэлсэн учраас бид сургууль дээр нь ирсэн байна. Ингээ хамтдаа ороод нэвтрүүлэгт орооч гэдэг саналыг тавиад үзье. За тэгэхээр үзэгч та бүхэн мэдж байгаа. Ерөнхийдөө бол манай улсын их сургуулиуд ялангуяа оюутнуудынхаа сурах орчин, ая тухтай байдалд бол нэлээд анхаарч бол нүдэнд харагдах үс ийм бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Тийм учраас хийж байгаа ажлаараа олонний танил болж байгаа одоо эрхмүүдийг танил нэвтрүүлэг урьж оролцуулж ерөнхийдөө энэ ажлыг одоо цааш нь хэрхэн өргөжтүүлэх үү, энэ ажиллаж байх хугацаанд ямар ажлыг хийж бүтээсэн бэ гэдгийг та бүхэндээ сурвалжлан үзүүлэх юм зорилготой. Тэгэхээр энэ удаад бид жишнийхээ өрөөнд ороод ирсэн байна. Сайн байна уу та? Орж болох уу? Ороод ирчлээ. За өглөөний мэнд. Сайн намарч байна та. Сайн намарч. Бид TM телевизийн танил хүн нэвтрүүлгээс явж байгаа. Өнөөдөр таны ажлыг сурвалжлуул болох болов уу? За ойлголоо. Тэгээ ажлаа танилцуулъя. Ер нь бол манай нэвтрүүлгийг мэдгөө те. Тий үзчихсэн. Саяхан бас нэг их ижил мэргэжлийн болоод юм хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын юуг бол их тухтай сууж харлаа. Тэгээ бас уг нь эн чинь нөгөө хийж үтээс ажиллаа бас бусдад мэдрүүлэх бусдыг одоо юм хийж бүтээхэд урайлан дуудахад их ашигтай хэрэгтэй нэвтрүүлэг юм болоо гэж ойлгож байгаа шүү дээ. Таны өрөөдөө танилцъя дөхөө. За. Энэ их эрдмийн уурхай болсон их сургуулийг удирдах байгаагийн хувьд багш нарын бүтээлүүдийг бас дээжлэн бас өдөр тутам харж орчин үеийн мэдлэгээс хоцрохгүй тулд их л хичээж л ингэж юм харж явдаг. Би энийг бүр зориуд танилцуулахыг хүсэж байна. Энийг уран бүтээлийн Blue Money л тэр газар нэг юм үзэсгэлэн гарсан байсан. Энэ бүтээл маш их таалагдсан. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэж харсан чинь тэнгэрийн шийтгэл гэдэг бүтээл юм байна. Энэ бол харахад морь. Тийм ээ. Чих байхгүй. Энэ туурай зэв байгааз чихгүй. Өөрөөр хэлбэл энэ буруу үйл хийвэл газар шороогоо хөндвөл энэ ерөөсөө юм буруу үйл хийсэн юм болгоно энэ тэнгэрийн гисгэл ирдэг. Тэнгэрийн шийтгэл ирдэг. Тэгээд худлаа ярьж байгаа юм сонсохгүй гэдэг чихгүй юм байгаа. Тэнгэрийн шийтгэл нь дөрвөн энэ морины одоо туурын зэв байгааз ингэж шийтгэнэ. Тэгээд энэ дил сүүлний юм маш нарийн юм ялцаар хийсэн. Энэ бүтээл их таалагдсан. Тэгээд энэ бүтээлийг худалдаж авах юмс одоо мөнгө хүрдэг болов гэдэг ингэ явсан чинь энийг хийсэн мөнх цул гэж нэг одоо сэлбэрчин залуу нь миний шавийн нөхөр байж таарсан. Тэгээ би санамсргүй танилцаад би нэг сургуулийн захирлаа энэ их надад таалагдлаа. Энийг авъя гэсэн чинь та манай эхнэрийн багш юм биш үү? Би танд бэлгэлнэ гэвэл ийм сайхан бүтээл. Мэдээж эзэн Чингисээр бахархгүй хүн байхгүй. Намайг нэг сургуулийн захирал болсны дараа миний нэг дархан багш маань энэ цагаан сүлдэндээ мөргөж сайныг бодож яваарай гэж энэ сайхан цагаан сүлдийг хийж гисэн. Хэдэн жил та энэ салбарт ажиллаж байна? Энэ салбарт би 30 гаруй жил ажиллаж байна. Нэг сургуулийн захирлаараа болохоор сүүлийн 3 жил ажиллаж байна. 13 оны 8 сарын 15-нд томилогдсон. Ер нь бол миний CV нэг өгүүлбэрт багтдаг. Энэ сургуулийг төгссөн, эндээ багшилсан, тэнхимийн эрхлэгч хийсэн, бүрэлдэхүүн сургуулийн захирал хийсэн. Одоо их сургуулийн захирлаар ажиллаж байна. Энэ хооронд мэдээж гадаад дотоодд явж суралцсан гэдэг нэг бас 3-4 жил завсарласан юмуд би. Би бол ер нь докторийн ажлын ихэнх хэсгийг бол Солонгос Янсаг сургуульд хийгээд постдок буюу докторийн дарга сургуультанд Японд босод суралцаад хурж ирээд нэг богино хугацаанд өнгөрсний дараа бол Швейцарын Лозанны их сургуульд тэр клиникийн иммунологи гэдэг юм мэргэжсэн.
Тэгээ үндсэндээ 2004 оноос хойш 3 оноос хойш ингээл одоо доктортой ажиллаж байна да. Тэр уран бүтээлтэй холбоод асуугаад ер нь л бас буруу юм хийгээд байвал бурхан шийтгдэг үү? Шийтгэлгүй байх. Шийтгэлгүй. Бүх юм одоо өгөөтэй, аваатай, арга бэлэгтэй байдаг л гэж би ойлгоод. Хүн бол ер нь зарчимтай ажиллаж. Зарчим гэж юу гэлдэг юм бэ? Зарчим гэдэг чинь ийм юм хийж болно, ийм юм хийж болохгүй гэсэн заагийг би зарчим гэж хэлт юм болов уу гэж бодно. Болно болохгүй зааг. Тэгэхээр би яг адилхан энэ бүтээл бол надад үнэхээр таалагдсан. Хүн ер нь зөвл амьдрах хэрэгтэй. Энэ ганцхан цөөхөн жил амьдрах хугацаанд хүн ер нь зөвгийг бодож, зөвгийг бүтээж, өөрөө хичээж зүтгэж ажиллавал сайнны үр дүн сайхан гардаг юм болов уу гэж ойлгодог. Энэ сэлмийг миний найз Монгол улсын зэвсэгчдийн Жанжин штабын дарга генерал даваа билгээсэн. Энэ хиймэртэй яваарай гэж. Энэ их сайхан дурсгал юм да. Өглөө таны ажил ер нь хэрхийг хэлж байна? Би өглөө ажилдаа 7:30 төрдөг. 7:30. Яагаад гэвэл манай хичээл 7:40-д эхэлдэг. Би хэрвээ оюутнуудаас хоцорж ирвэл ямар нэгэн багшид юм уу, ямар нэгэн оюутанд шаардлага тавина гэдэг бол утгагүй шүү дээ. Тийм ч учраас энэ захиргааны ажилчид, захирлууд ийм хүмүүс хичээл эхлэхээс өмнө гэдэг шаарддаг. Гэтэл 7:30-д ирсэн хүмүүс чинь хөдөлмөр үйлөөр 4:30-д тарах гээд байна да. Тэгэхээр ажлын цайны цагийн цаг 30 минут болгоод та нар улс орондоо нэг 30 минут нэмчихээ гэж ингэж тохиролцсон үдсэн дээр 5:30-д тардаг л болоо. Өглөө 7:30-аас 5:30. Гэхдээ 5:30-д гэртээ харж ясан тохиолдол ер нь байхгүй л дээ. Өглөө 7:30 дээрэл оройн 8:30 хүртэл өрөөндөө энэ өрөөнд л амьдралаа өнгөрүүлж штэ. Өөрөөр хэлбэл өдөр 24 цаг байдаг гэхэд 14 цагийн энд байж. 14. Үлдсэн 10 цагийн 7 цагийн унтаж өнгөрөөд юм өгөхөд гэр орон үр хүүхдтэй 3 цагийг зарцуулж байна гэж би заримдаа жоохон харамс сэтгэл төрдөг л. Монгол хүмүүс чинь зочноо өрдөг гэсэн. Та ийшээс авах сууж байгаа л чи. За тийм. Тэгэхээр нэг үеэ бодох юм бол ангаахын сургууль маань их сайхан болж байна тий. Энд тэнд салбаруудаа нээж гин, бас бүтээн байгуулалтын ажлуудыг явуулж гин. Ороод ирэхэд бас их сайхан. Орчинг бол нэлээд сайхан болгосон байна. Удахгүй үзэгчдэд бас харуулна. Та тэгэхээр ер нь бол ажил аваад одоо бас мэдээж ингээд төлөвлөөд явдаг байх тий. Нэг өглөөс ирчил би юм хийнэ гэдэггүй байх л та тий. Төлөвлөгөөнийхөө дагуу явж гин үү? Тэглэг байх. Бид 10 жилийн сургууль гэдэг 12 дугаар ангид төгссөн. Ээж аваа өврөөс гараагүй жоохон хүүхдүүд ангаахын их сургууль сайхан гоё гэд манай сургуулийг сонгоод ороод ирж шít. Ороод ирэнгүүт их өөр орчин, эрдмийн их өөр орчин угтах хэрэгтэй юм л гэдэг нэгдэх сэтэл. Хоёрдугаарх нь бид ер нь хаахан зогсож байна. Монгол улстай олон улсын төвшөндөө ми ажлыг аваад хамгийн түрүүнд хийсэн юм бол энэ SWOT үнэлгээ хийсэн. Бид ер нь яг Монгол улстай ямар төвшөндөө байна? Олон улсын төвшөндөө ямар байна? Ахиж дэвших ямар боломж байна гэдгийг бол энэ мэргэжлийн баг гаргаж ажилуулсан. Ажилуулсан үндсэн дээр бид энэ ангаахын шинжилх ухааны үндэсний их сургуулийг хөгжүүлэх нь хөгжлийн бодлого 24 он хүртэл хөгжүүлэх нь хөгжлийн бодлогыг бид боловсрууллаа. Энэ хөгжлийн бодлого дээр мэдээж энэ эрхэм зорилго нь юу юм бэ гэхээр бид ерөөсөө Аз нам хундлаан баруун бүсийн ангаахын шилдэг 100 их сургуулийн нэг болёо л гэж заасан. Тэгээ энэ хөгжлийн бодлогоор бид энэ хамгийн гол нь юу хийх вэ, ямар төвшөнд хүрэх вэ гэдэг асуудлаа цаг хугацаатай холбоод ирсэн байна. Ингээд цаг хугацаатай холбоод өгөхөр бид ерөөсөө ингээд өөрсдөө хичээн ажиллаж чадвал 24 он гэхэд энэ шилдэг их сургуулийн нэг болж чадах юм байна гэдэг итгэл үнэмшилт төрсөн. Ингээд ирэхээр бидний хийх ажил маш тодорхой болоод ирж байна шүү дээ. Бид зорилгоо тодорхойлчлаа. Зорилгодоо хүрэхийн тулд юу хийх вэ гэдгээ гаргаад ирлээ. Тэгвэл энийг өнөөдөр бид хийхгүй бол өнөөдөр хэн хийх вэ гэдэг юм л гэсэн. Хамгийн түрүүнд барьж авсан юм мэдээж хөтөлбөрийн шинжилгээ. Бид энийг хөтөлбөрийн шинжилгээ маш богино хугацаанд энэ олон багшныхаа хүчээр хийж чадсан. Ингэж чадсан ч учраас 16 оны одоо сая өнгөрсөн аврал 6 сард Европын холбооны АСИН гэж байгуулгаар хүний их эмч бэлдэх сургалтын хөтөлбөрөөр олон улсын магадлан итгэмжлэл хийлгэжлээ. Энэ нь юу юм бэ гэхээр манай сургуулийн төгсөгчид Европын холбооны төлөөллийн зөвшөөрөлтнө л гэсэн. Одоо яг өнөөдөр манайд дэлхийн 10 орноос оюутнууд суралцж байна. Дэлхийн 10 орноос. Нийт 80 гаруй оюутнууд суралцж байна. Гадны оюутнууд тийм. Гадны оюутнууд. Би энэ дээр тоог нь хэлэх гэж байна л да. 80 гаруй оюутнууд. Ямар улсаас бид суралцж байна? Америкийн нэгдсэн улс, Итали, Япон, Герман, Солонгос, Польш, Хятад, Орсын улбаны улс, Лаос, Бутан зэрэг 10 орноос нийт 87 оюутнууд суралцж байна. Энэ жил манайх түүхэнд анх удаа Япон оюутан
хүний их эмч гэдэг мэргэжлээр манайх төгсөх гэж байна шүү дээ. Япон. Тэгээ энэ оюутан маань их өөр амжилттай суралцдаг гэсэн оюутан байдаг. Энэ хөтөлбөрийн шинжилгээ бид хийхин зэрэгцээ орчноо сайжруулах юм байна гэдээ олон зүйлийг шинжилж хийлээ. Орчноо сайжруулна. Сургалтын орчин гэдэг нь өөрөө эрдмийн орчин байх хэрэгтэй. Миний хамгийн түрүүнд сэтгэж буюу бидний төлөвсөн энд бол номын сан байлаа. Холбогдох яамдаараа шийдээд улсын төсвийн 2 гаруй тэрбум төгрөг, сургуулийн 1 тэрбум төгрөгөөр нийлүүлээд бид маш богино хугацаанд маш сайхан номын сан байгуулж чадсан. Одоо би тавханд очихоор та нар сонирхорой. Номын сангаа барихаас гадна эмзэн сургуулаа шинээр ашиглана гэсэн. Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр эмзэн сургуулаа шинээр байгуулад авлаа. Эко зохицолбороо ажиллаа. Миний нэг ер нь юмд бахархалтай хийх төв цөм лаборатори гэдэг юм байгуулж чадсан. Энэ цөм лаборатори нь өөрөө улсын төсвийн 4.3 тэрбум төгрөг. Сургуулийн тэрбум гаруй төгрөгөөр бид нэр Азтай тэргүүлэх хэмжээний судалгааны төв байгуулсан. Энд бид амьд эсийн дүрслэлийн системийг электрон микроскоптой холбосон Curie Sight гэдэг энэ системийг бий болгоно. Одоо биднийг энийг анх байгуулж, нодлон жил байгуулж явах дэлхий дээр 6хан байсан. 7 дахь нь Монголд байгуулсан. Гэтэл 16 онд Хятад 14-ийг байгуулж чинь тэр систем. Тэгэхээр одоо энэ ямар хэрэгцээтэй. Гэх мэтлэн ийм их олон лабораториудыг байгуулж байна. Энд чинь эсийн лаборатори, молекул биологийн лаборатори, амьтны лаборатори, генетикийн лаборатори, электрон микроскопийн лаборатори, туршилтын амьтны лаборатори, дархлаа судлалын лаборатори, химийн шинжилгээний лаборатори гэдэг ийм 8 лаборатори цөм лабораторийг байгуулжлаа. Бас нэг бидний нэг том босгож чадсан бахархууштай зүйл юу юм бэ гэхээр өнөөдрийг хүртэл хүний их эмч бэлдэх сургууль хажуудаа эмнэлэггүй тийм сургууль ганцхан Монголд л дэлхийд хаач байх. Өөрөөр бүх улс оронд их сургуулийн эмнэлэг гэдэг юм тогтолцоо байдаг. Их сургуулийн эмнэлэг. Их сургуулийн эмнэлэг гэдэг бүтц нь өөрөө тухайн улсынхаа эрүүл мэндийн салбарт нь шинэ эмчилгээ оншилгооны технологиг оруулж ичдэг. Манайд байх. Энэ зовлонгоо бид зөв гаргаж ирээд, зөв тооцоолоод, төслөө зөв хийсний үндсэн дээр Японы JICA-гаар дамжуулаад Японы засгийн газрын буцалтын хөтөлбөрийг авч чадсан. 2017-ны 12 сард дуусна. 17-ны 12 сард. Тэгэд маш орчин үеийн өндөр хүчин чадалтай оншилгооны эмчилгээний багжууд суйрлагдана. Энэ нь болохоор нэг 4-5 сар зарцуулдаг юм шиг. Хэвийн үйл ажиллагаанд оруулаад 2018 оны 6 сард бид түлхүүр гардаж авах ийм сайхан гэрээтэй гэж. Одоо яг энэ үе сурж байгаа оюутнууд бол Азтай шинэ эмнэлэгдээ. Тэгэхээр энэ эмнэлгээ сайхан босгоод авлаа. Хэн ажиллах вэ? Японы тэр өндөр технологиг хэн мэдэх вэ гэдэг асуудал гараад байна. Одоо 17 оны 1 сараас эхлээд 17, 18, 19, 20 онуудад нийт 150 эмч эмнэлгээ ажиллаж Японд очиж одоо мэдлэг мэргэжлийг дэвшлүүлэх гэж байна шүү. Хэн явах юм? Хэлтэй хүн яв. Англи хэлтэй, Японы хэлтэй ийм л хүн яв. Ингээд ирэхээр хүссэн хүсээгүй манай багш нарын хэлний мэдлэг, чанар чанса ийм юмнууд нь бол шал өөр болно. Тэгэхээр би ойрын үеийн их сургуулийнхаа ирээдүйг их сайхнаар харж чаддаг. Тэгэд энэ мэтчлэн бидэнд бол хийж базаасан ийм зүйлүүд бол олон байна. Энэ болгон чи юу зориулаад байна гэхээр түрүүний миний хэлсэн энэ хөгжлийн бодлогын дагуу яваад байгаа. Хөгжлийн бодлогын дагуу яваад. Бид ингэж өнөөдөр дэлхий дээр гэдэг юм уу орчин үед хүний их эмчийг ямар орчинд бэлдэж байна? Бид тийм орчныг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр ер нь бол бас ажлыг хүн хийдэг. Тийм учраас ер нь танайхаа ажилчдынхаа нийгмийн асуудалд ер нь яаж анхаарч ажиллаж байна вэ? Ажилчдын байр 180 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Мэдээж энэ сургуулиас юм улсын сүнс нэгтээр гарахгүй шүү дээ. Хувийн компани боддоо 1 м квадратын 950 мянган төгрөгөөр барьж өгөө гэж байна. Тэгэхээр нэг багш 40 м квадрат нэг юм 2 өрөө байранд орлоо гэхэд нэг 38 сая төгрөг төлж байна. 38 сая төгрөг 30 өгөхөж 10 сая төгрөг юм байгаа шүү. 11 сая төгрөг юм байгаа шүү. Энийг төлөөл байранд орчиж шүү. Одоо ганцхан тэр ямар нэгэн хот төлөвлөлтийн даалгавар гэдэг лөө тим юм аавал хотын тодорхой хүмүүс маань зөвшөөрөл өгчих юм бол бид 17 оны 3 сар гэхэд ажил эхлүүлчих юм бол 17 онд багтаад яг эмнэлгийн хажуу сургууль хажууд 180 айлын орон сууц бариад. Ингээд энэ олон залуучуудыг байргүй байгаа өгчлөө. Бид нар чинь сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй байгаа ч тийм. Өчнөө олон залуу багш нар хүүхдээ яах. Хажуудаа аваачаад цэцэрлэгт нөгчөө өдөрт нэг гүйж хүүхдээ авчаад санаа амар ажиллана шүү дээ. Ажлаа хідэн цагтаар нь тэр үедээ хүүхдээ аваад
сайхан хөтөлцөө гэртээ харина гэж. Эний чинь нийгмийн асуудал гэдэг байна. Тэгэхээр энэ болгоныг шийдэх гээд ингээд бид хичээн ажиллаж би нэг болно гэдэгт бол би ерөөсөө эргэлзэхгүй байгаа. Тийм учраас би тэр хэлсэн шүү дээ. Ойрын их сургуулийнхаа тийм ирээдүг их сайхнаар төсөөлж харж чадчихна. Тэгэхээр өнөөдөр юу нь бол эдийн засгийн нөхцөл байдал бол хүнд иргэдийн амьдрал бол таар байна. Тийм учраас бас сургуулийн төлбөрөө дийлэхгүй оюутнууд бол олон байдаг шүү дээ. Энэ оюутнуудыг бол бас зарим сургуулиуд бол төлбөрөө төлөхгүй л чи сургуулаасаа гараач гэдэг юм хатуу шаардлага тавьдаг. Зарим тал дээр бас энэ дээр бас нэг уян зөөлө хандмаар ийм харагддаг л да. Танай сургууль дээр бас л ийм зарчим үнэтэй байна уу? Энэ нийгэм чих сонирм биш. Оюутнуудаас дандаа төлбөр аваад нөгөө төлбөрийн багш нар цалиндаа үрээл шавар шохоо болгоол гой байшин барайл гэдэг энгийнээр ярих юм байна. Эргээ бодлоо тэр дунд чинь амжиргааны төвшнгөөс доор амьдралтай оюутнууд байна. Үнэхээр им чуулах авьяастай мондөг сурж байгаа хүмүүс сургалтын төлбөрөөсөө болоод тийм хичээлээсээ завсарчих юм байгаад байгаа байхгүй. Тийм учраас бид 15 оноос эхлээд оюутнуудаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн. Зөвхөн 15 онд бид 250 оюутанд 128 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байт. Сургалтын төлбөрийн. 16 онд болохоор бид 225 оюутанд 149 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байт. Одоо бид 2017 онд нэг 400 оюутанд нэг 270 сая төгрөгийн тэтгэлэг олгоё гэдэг манайхан тооцоод байж. Энэ юу вэ? Чи онцор бусдаас илүү бай. Ингүүл чи үнгүү энэ сургуулийг төгсөх боломж байна. Нэг хоёрдугаар амжиргааны төвшнгөөс доор бүтэн үнчин гэдэг хүүхдүүд байж. Бид нар энэ жил сая судалгаа явуулсан чинь манай сургуульд бүтэн үнчин 72 хүүхэд байдаг юм билээ. Энэ 72 хүүхдийн 12 нь оюутны байранд тэдрээс юугаар авах вэ? Оюутны байрны бүх төлбөрийг хөнгөлсөн. Эднийг төгсөлт нь үнгүй байлгаа гэдэг шийдвэр. Манай оюутнууд бол маш их байлдаг. Одоо оюутнуудынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх эко зохицол төрийг байгуулсан. Тэрийг очиж дугуй заалаа ашигласан уу? Тий нөгөө байшингийн дундх цайг шилэн дээвэр хийгээд ашигласан нэг тийм юу байгаа. Тэгээ бас тэрийг хоёр давхар болгоод цааталт нөгөө их сургуулийн түүхийн музей. Би энэ дэр нэг юм тайлбарлаа. Манай их сургууль 70 гаруй жилийн түүхтэй 61 онд тусдаа гарсан байдаг. Тэрнээс хойш 4 захирал ажиллаж байсан байна. Манай Балтанд орж гэж энэ сурын спортын анхны спортын гавьяа тамирчин. Балтанд орж өгсөн маань 27 жилийн их сургуулийг удирдах байсан. Манай Жамба багш гэж энэ гавьяат багш. Жамба багш маань эрүүл мэндийн сайд байсан. 8 жил энэ их сургуулийг удирдсан. Дараа нь академич Тавгсрын багш маань 17 жил удирдсан байдаг. Манай энэ профессор Сүмбэрзул үүрэг гүйцэтгэгчээр 8 сар ажилласан байдаг. Би тэгээд энэ хүнээс энэ ажлыг 13 оны 8 сард хүлээж авсан. Ер нь их доктортой ажилтдаг. Өө тий, манай энэ удирдлагууд бол маш доктортой ажиллаж байгаа. Энэ хэрээрээ энэ их сургууль өөрөө хөгжиж чадж байна. Өнөөдөр Монгол улсад нэг 40 гаруй мянган эм чимлэгийн ажилчид ажиллаж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэний 90 гаруй хувь нь манай сургуулийн төгсөгч байдаг. 90 гаруй хувь. Тэгэхээр энэ 90 гаруй хувь нь зөвхөн манай сургуулийн төгсөгч гэхээр энэ Монголын нэгэн эрүүл мэндийн салбарын армийн ихэнх хувийг бид бүрдүүлж чадсан байгаа ч. Би энэ дээр бас оюутан залуучууд маань мэдчихэж түүхэн замнал гэдэг юм бүр зориуд хэлчихсэн. Манай их сургууль 42 онд хүн эмнэлгийн факультет гэж байгуулагдсан. Энэ ч 61 он хүртэл Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет байсан юм байна. 61 оноос 90 он хүртэл Анга ухааны дээд сургууль гэдэг нэртэй болсон. Тэгээ хөгжлийг л харуулж штэ. Тэгээд 91-ээс 2000 онд Анга ухааны их сургууль, 2003-аас 14 онд эрүүл мэндийн шинжилгээний их сургууль, 2014 оноос Ангаахын шинжилгээний үндэсний их сургууль гэдэг юм нэртэй болсон. За нөгөө бидний хэлээдсэн эко зохицол маань нийт энэ ч нэг 800 м квадрат талбай байсан. Энэ талбай дээр зүгээр нэг гэр барьцсан. Нэг машины гараж байсан газар шүү дээ. Тэгээ бид энийгээ бас төсөл боловсруулад засгийн газар танилцуулаад улсын төсвийн 300 сая төгрөг. Сургуулиас нэг 170 сая төгрөг гаргаад бид энэ усан оргидортой энэ оюутны чөлөө цагаа өнгөрүүлэх юм бид ногоон орчныг байгуулж чадсан. Энэ нь болохоор нийт оюутнуудын чөлөө цагаа өнгөрүүлэх боломжийн 70% нэмэгдүүлсэн гэсэн тооцоогоос. Энийг ямар мөнгөөр барьсан юм бэ гэхээр бид улсын төсвийн 300 сая төгрөг, сургуулийн 170 сая. Өөрөөр хэлбэл нийлүүлээд ерөөсө 470 сая төгрөгөөр бид ийм юмыг байгуулж чадсан.
Энэ дээр одоо ингээд харахад оюутнуудад үйлчлдэг бүх талбай. Бүх ингээд одоо ундаага авч явах уу, першкийг авч идэх үү, хүний амьдрал шүү дээ. Оюутнууд зорилдог одоо канон, компьютерийн үйлчлэг нь бүх номын худалдаа нь тэгэхээр бүх зүйлүүд ингээд байдаг учраас манай оюутнуудын байх тийм сайхан орчин бий болгож чадсан. Тэгээ бид нар энийгээ бас ногоон болгох гээд зам бол энэгээр одоо ерөөсөө цэцгийн мандлууд ингээд байдгийн. Энэ ногоон болохгүй бид энэгээр энэ байшин дотор ургадаг мод бусад зүйлүүдийг хийх гэж оролдсон. Манай энэ одоо энэ дэлгэцэн дээр энэ тайзан дээр оюутны бүх үйл ажиллагаа. Тухайлбал энэ манай их сургуульд нийт 32 оюутны клуб ажилладаг гин. Энэ 32 клубын клубүүд 7 хоногоор энэ эко зэгцлүүр авсан байдаг. Өөрийнхөө үйл ажиллагаа сурталчлаад ингээд байж байгаа ийм л орчин бүрдүүлж чадсан да. Тэгээд одоо бид бүгд дэшээ манай байгуулсан номын сангаар авах уу? Да. Ингээд та анзаарч байгаа дандаа л ингээд хамтарсан матчны фан буюу хөрөнгө босгож хийсэн юмнууд байгаа даа ш. Тэгээс бид зөвхөн улсыг хараад, улсын төсвийг хараад бид нар өөрсдөө хөгжин юм бүтээн байгуулна гэдэг бол хэцүү. Бид өөрсдөө хувь нэмрийг заавал оруулах хэрэгтэй. Хамгийн боломжтой хөлбөрүүдийг л. Тэгэхээр энэ болгоноос юу гэж ойлгох юм бэ гэхээр бид зорилгоо зөв тодорхойлоод өөрсдийнхөө нөхцөл байдлыг хүнд зөв ойлгуулж чадвал бидэнд туслах хүмүүс зөндөө байгаа мэн гэдгийг л ойлгосон. Хөрөнгийг бол усгаж чадах юм байна, болох юм байна. Одоо жишээлбэл энэ номын санг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дангаар нь барина гэвэл энэ хэцүү шттэ. Тийм учраас энэ хөрөнгийг усгаад бид нар ч та нар биднийг дэмж, бид нар өөрсдөө зүтгэе ял гэдэг л менежмент шүү дээ. Тэгэл одоо энэ нийт 280 сая төгрөгөөр бид энэ доктортлын энэ тогтчлолт энэ ширээ самтч гэдэг юм тогтчлтыг хийсэн. Нийт 90 сая төгрөгөөр бид номын шинжилгээ хийсэн. Энэ нийт номынхаа 25 орчим хувийг бид шинжилж чадсан. Тэгэхээр манай оюутнууд маань өөрсдөө хичээвэл өөрсдөө зорилгоо зөв тодорхойлж чадвал сайн мэргэжилтэн болох боломж нөхцөл нэг үе бодвол их сайн болчлоо л гэж бодод. Гэтэ бид тэр үйлжсэн шүү дээ. 18 онд бид бүр гоё болно. За энэ манай номын сангийн бас нэг хэсэг. Энэ хэсэгт нь анги танхимаараа хичээлэх бүх боломжийг хангаж чадсан. Бас энэ өөрөөр бол номын санг заавал ном захиалах биш өөрийнхөө хүссэн номоо тэндээ сонгож аваад гол нь эндээ бүртгүүлээд ингээ ажиллах боломжтой. Тэгээ чөлөө цаг өнгөрүүлэх тэр хэсэг нь байж байна. Тэр хэсгийг бид энэ дандаа л залуучууд дандаа л ийм хүмүүс байгаа ч бид зориуд орчингийн ширээ сандлын хөтлөх бодож хийсэн. Сайхан орчин бол бүрдүүлж чадсан байна. Ер нь бол бас энэ танайхаас диплом авсан хүнийг Европын улс төрлийн зөвшөөрдөг болчтой гэж байна шүү дээ. Ур чадвар бол нэлээд дээшилж байгаа гэж сургалтын орчин талдаа харагдаад байдаг. А нөгөө талдаа амьдрал дээр маш хэцүү алдаануудыг гаргах юм манай эмчнэр. Зарим нь буруу оншилдог л гэх юм. Зарим нь одоо хүүхдийг төрүүлэхэд татаж гаргахын явцдаа гар хөлийн мултлаа л гэхээ. Яагаад н алдаа нугаагаад байна? Одоо би таны яриаг сонсохоор бол үнэхээр сайн хүмүүс бэлтгэгдээд байгаа гэж харагдаад байна. Энэ боловсролын салбарт хийсэн аливаа шинжилгээний үр дүн нь бүтэн нэг үе буюу 6 жилийн дараа гардаг. 14 оны 9 сарын 1-нд хүүхдүүд маань 20 он төгсгөнө шүү дээ. 20 онд төгссөн хүүхдүүд маань ядаж харьцаа хандлагын алдаагүй хүнтэй зөв харьцдаг. Ёс зүйдээ ийм хүмүүс төгсөөсэй л гэж ингэж бодож байгаа байхгүй. Мэдээж эрүүл мэндийн салбарын нэр хүнд сайнгүй байна. Алдаанууд гарч байна. Энэ нь бол ингээд юу гэхээр мэдлэг мэргэжлээс илүү хувь хүний харьцаа хандлага ийм юмд их алдаад ёс зүйн талаар би алдаад байна гэж хараад байна. Тэд нар бол яг өөрийнхөө мэдлэг мэргэжлээ хүнээс бол дутхгүй сайн амжнаа, сайн сурлагч нар. Гол нь буруу харьцаж байна. Юмд хандах хандлага нь буруу байна. Ёс зүйгүй байна. Эргээл энэ хичээлийн хөтөлбөрийн нэг аваад үзэхээр харьцаа хандлагын ёс зүйн талын хичээлүүд маш бага заажсэн байна. Тийм учраас эмчийн ёс зүй харьцаа хандлагын энэ асуудал тэр үедээ бид саяхан багшийн хөгжлийн оюутны хөгжлийн харьцаа хандлагын техник шинээр байгууллаа шүү дээ. Ёс зүй харьцаа хандлагын техник. Ингэж энэ олон залуучуудыг бүр эхнээс нь суур дэвсгэрээр нэг зөв харьцаа хандлагатай болгох асуудал чухал.
Мэдээж энэ бүх зүйлийг өргөх савч юм шиг нэтер байж чадахгүй шүү дээ. Бид хичээл ажиллаж байна. Энийн үр дүн бол тун гарна л гэж бодож байна. Нэг хоёрдугаарт яагаад манай энэ эрүүл мэндийн салбарын нэр хүнд жоохон муу болж байгаа гэдэг ингээд бодъё л. Би энэ бол зөвхөн миний санааш 20 гаруй жилийн өмнө бид нийгмээрээ хөсөлгөгдчихлээ. Энэ нийгмийн өөрөө юу юм бэ гэдгийг хийн ч мэдгүй. Тийм. Гэтэл өнөөдөр 25 6 жилийн дараа эргээ харахад зах зээлийнхаа жаягаар хөгжиж байгаа маш олон салбар байна. Үйлчилгээний салбар, зам тээврийн салбар, уул уурхайн салбар, соёл урлагийн салбар. Маш олон зүйл зах зээлийн жаягаар хөгжиж эхэлчихлээ шүү дээ. Гэтэл энэ дундаа эрүүл мэндийн салбар, боловсролын салбар хоёр бол энэ зах зээлийнхаа жаягаар хөгжиж чадахгүй хуучин нийгмийн элементүүдийг маш тод авч үлдээд өнөөдрийг хүж байгаа байхгүй. Гэтэл манай сургууль энэ хоёр том салбарыг яг зааг дээр нь зогсож байдаг сургууль. Боловсрол, эрүүл мэнд. Ингээд ирэхээр энэ юунаас болов гэдэг ингээд бодоод үзээд үндэ хөрөнгө оруулалт техникийн оцогдолтоос болсон байдаг. Харамсалтай нь аливаа техникийн оцогдол оюуны хомсдлыг заавал дагуулж байдаг. Одоо Хятад, Солонгос, Америк, Германд хийсэн шинжилгээ зарим манай юмсан уншиж чаддаг. Арай дараад энэ ямар шинжилгээ юу гэж юу гэсэн үг. Яагаад гэвэл тэнд байгаа аппарат, тэнд байгаа өндөр төвшөнд ноошлдог нэг Монголд байхгүй байхгүй. Тэгэхээр бид өөрсдөө байхгүй жижиг хүмүүсийг яаж олон улсын төвшөндөө бэлдэж чадах вэ? Энийний алдаа нь юу вэ гэхээр манай сургууль ингэж байгаа шүү дээ. 74 жилийн түүхтэй мондог сургууль та. Төрийн өмчийн ганц сургууль. Яагаа хажууд нэмлэг бариад өгч. 74 жил явуулсан. Ойлгохгүй болсон. Тийм учраас бид одоо энэ Японы засгийн газрын буцлал үйлчлэгээр энэ имлэг бариад энэ имлэг дээрээ оюутнуудаа дадлгажуулаад ирэхээр яг орчин цагт хэрэгжилж байгаа бүх багж дарагтун тавигдаад ирэх манай эмчний чадвар бол эрс сайжна. Энэ бол гарцаа хөцөл. Орчин цагт чи нөгөө шууд өвчтөнд гар өрхөг хоригдчихж шүү дээ. Бие онгойх ярьж байгаа. Тэгэхээр энийг хүмүүсээ сайн дадлгажуулахын тулд дуураймар орчин буюу ур чадварын төвүүдийг бид ихээр байгуулах хэрэгтэй. Тэгэхээр өнгөрсөн жил бол бид ийм 6 ур чадварын төвийг байгуулж чадлаа л да. Дандаа сургуулийн мөнгөөр бол худлаа шүү дээ. Дандаа гадны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөргээ зөв зохицуулсан. Одоо жишээ нь энэ их эрх эмэгтэйчүүдийн хичээлийн энэ ур чадварын төв багш шиг байна. За сайн байцгаана. Хэдгээр хөсөлөө? 4 их нэ. Их эрхийн хичээл орж байна. Яваа сайн байна. Агштай харж байгаа юм. Тэгээ одоо ерөөдөө нэмэлгийн дуураймал орчныг байгуулах гэсэн нэг орлого юм л. Жишээлбэл жирэмсэн ихтер хүн яаж гар өрөх вэ? Хүүхдийг яаж төрүүлж анхны үйлчилгээ цэвэрлэгийг яаж хийх вэ гэдгийг багш л одоо энэ дээр зааж байна. Энэ дээр нэлээ олон хийгээд татцсан хүн чинь эмнэлэг дээр яваад ширээ хийж чаддаг шүү дээ. Тэгэхээр ширээний ард зүгээр заалгаж байгаа шууд эмнэлэг дээр очих чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр орчин үед тавьж байгаа бие онгойхын ёс зүй гэдэг энэ юм чинь хүний биед гар үрхтэй заавал зөвшөөрөлтэй. Өөрөөс нь зөвшөөрлөж чаддаг хүн гар үрэх ёстой. Би түрүү хэлжээ социализм тийм байхгүй тийм. Эмч гэдэг бол бурхан, багш гэдэг бол түүний багш. Ийм хандлага нийтлэг байсан учраас багш оюутнаа дагуулж ирээд өвчтөнд чи хөөж хий гэдэг шууд ингэ миний жишээлбэл миний үед юм. Өнөөдөр бол тэр цаг үеийн бүх юм нь өөр болцсон учраас тийм бол байхгүй шүү дээ. Би түрүүн дахиад хэлэхэд миний үед бол тийм байгаагүй шүү дээ. Юу ч мэдэхгүй өвчтөн дээр тавиал энэ зүрхэн ч юм уу, уушгины чимээ ч юм уу гэдэг ялахгүй л үздэг байдаг ш. Гэтэл одоо бол юм бүхэн өөрөөсөн. Компьютерт суурилсан. Одоо энэ ухаалаг моделжуудыг ингээд олноороо тавиа явна гэдэг чинь маш чухал байна шүү дээ. Энэ манай уламжлалт Монгол ангаа ухааны ур чадварын төв. Тэгээ энэ зүйлүүд дээр дадлага хийсэн оюутнууд энэ бол зөвхөн андерградиут төгсөлтийн өмнөх оюутнуудын биш байх нь шүү дээ. Чинь төгссөн дадлагдж байгаа эмчнэртэй маш чухал зүйл байх нь шүү. Хэрвээ судсаа зөв барьдаггүй, судсаа зөв оншилдоггүй хүнийг ямар уламжлалт хиймчих вэ? Гэтэл тэд нар чинь бие биенийхээ хүн бүрийн судас өөр.
нэг судсыг нэг хүн дээр олно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь бид нэр энэ тодорхой даалгавруудыг өгчөөд эдгээрийг үзэж ингэж байна л гэсэн үг шүү дээ, тийм үү? Суу хичээл. Энэ манай мисцэслийн ур чадрын төв. Одоо өөрөөр хэлбэл мисцэсл дээр ойдол тавихад одоо ийм хиймэл юмнуудаар ингэж ойдол тавьж шүү дээ, оюутнууд. Ингэж ийм юм дээр ойдол тавьж үзээгүй хүн хэрвээ төгсөх юм бол хүн дээр яаж тавих вэ? Тэр шиг бодлого байхгүй шүү дээ, тийм биз? Тэгээд одоо ийм бэлэн одоо тэр жижиг хязгаарлагдмал орон зайд яаж зангидах вэ утас тийм ээ гэдэг юмнуудыг ингэж байна. Өөрөөр бол суцыг яаж боох вэ? Дандаа дөөр аймгийн орчингуудыг ингэж хийцэн. Ийм л орчин гэл байгуулж чадлаа. Атхан, чимхэн, ноён гэдэг энийг монитортой холбоол багш нь бол монитор дээр л хянаад явж байгаа юм шүү дээ, тийм үү? Иймэрхүү өөрөөр хэлбэл энэ сургалтын энэ орчиндөө иймэрхүү шинэлэг зүйлүүдийг оруулж ирээд байхаар миний төрөний ихтгэлтэй хэлээд байгаа сайн эмч нар манай сургуулиас төрнө гэдэг нь дамжиггүй ч тийм үү? Яаралтай тусламж амт хэлсэн үеийн арга хэмжээг яаж авах вэ? Манай эмч нарын алддаг гол алдаа нь энэ дээр байдаг. Анхны тусламжийг л зөв үзүүлэх ёстой. Амт хэлсэн үедэнд ямар арга хэмжээ авах вэ? Тэнд нь яаж зөв уншилах вэ? Иннээсээ болоод эмчилгээний үр дүн энэ эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар хугацаанд бид хүргэх вэ гэдгээс шалтгаалаад эмчилгээний үр дүн шууд хамаардаг. Тухайлбал энэ дээр одоо яаралтай тусламж шаардлагатай китүүд ингэ байж байна. Комод бүх энэ эмчнэрт ингээд байх ёстой боловч манай түргэний эмчнэр болон ялангуяа сумын төв багийн эмчнэр юмнууд нь байдаг. Хэрвээ бид нар эндээ байлгахгүй бол тэн дээр яваад очдог юугээр юу их вэ? Нөгөө эмчин ийм юм байх хэрэгтэй гэдгээ тэр удирдлага шааж авах хэрэгтэй шүү дээ. Одоо тухайлбал энэ уушигны үйл ажиллагаа яаж явагдъя? Ямар арга хэмжээ авал яаж хиймэл амьсгалыг хийж болох вэ? Мөн үү? Зүрхний үйл ажиллагаа энэ комд орчин өвчтөнд энэ монитор нь ингээд тавьчих. Яг сэхээний өрөөнд байдаг энэ орчин гэл ингээд бүрдүүлсэн байна шүү. Тухайлбал энэ өвчтөнд ямар тусал залгуул яах вэ гэдэг нь шууд компьютер based суурилсан учраас хэрвээ буруу туслах юм бол чи хүн алчлаа. Хэрвээ буруу газар нь тариад ирэх юм бол энэ хүн яолно. Ёо чи буруу тарчлаа шүү дээ. Ийм ухаалаг ийм юмнуудыг энэ сургалтанд ашиглах нь маш зөв. Ер нь дэлхийн нийтийн чиг хандлага тийм л болчихлоо. Аль улсад мэдээж улс орон болгонд эмч хилдэг хөтөлбөрүүд нь жоохон ялгаа бий. Гэхдээ тэр хөтөлбөрүүдийг сайтар судлаад бид нар шууд аваад хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Билээхэн юм байж хаад бид нар өөрсдөө бодоод ялангуяа Монголын нөхцөлд модификац монголжуулна гэдэг юмдаг би ерөөс үлийн зөвшөөрдөг. Яагаад гэвэл зах хязгааргүй эрүүл мэнд болчихлоо шүү дээ. Зах хязгааргүй эрүүл мэнд. 1500 онд Англиас Сингапур хүрэхэд 18 сар зарцуулдаг байж. 1800 онд 1800 онд 12 хоног зарцуулдаг байсан. 1950 онд тэр Лондонгоос Сингапур хүрэхэд 24 цаг, өнөөдөр 11 цаг нисэж байна. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл энэ ангаа ухааны тусламж үйлчилгээ гэдэг бол зах хязгааргүй болсон, өвчин гэдэг өөрөө зах хязгааргүй болсон, даяарчлагдсан гэсэн үг. Ийм үед ажиллах энэ мэрэгчлэлтнийг бид зөвхөн Монголын нөхцөл, монголчлох гэдэг энэ утгагүй юм яах хэрэггүй. Өндөр өвчин улс орнууд эмчийг яаж үйлчээ? Яг тийм арга замаар бид бэлдэх ёстой. Та тэгэхээр саяхан дээлээ зах хязгааргүй болчихжээ гэдэг өвчин гэдэг үл тээ. Тэгэхээр Монголд нэг арай нэг гайгүй мөнгөтэй хүн гадагшаага явчихдаг. Гол нь тэр. Би нэг юм шиг ядарсан нөгөө тэтгэврийн өгчүүл одоо цалингаа цалингийн хооронд үүдийг бид нар одоо ингээд имлгүүдээрээ харааж өрөөгөл нэг явж байна. Монгол улсын Тэр энэ Монголд ч ерөөс эрүүл мэндийн салбарт ерөөс хөрөнгө орохгүй, мөнгө олдохгүй. Би түрүүс нөгөө аливаа техникийн хоцрогдол оюуны хувцлыг дагуулж байна. Техникийн хоцрогдлоосоо болоод эмч нарын сургалтын эмч нарын дадлагжилтын юмнууд нь хоцрогтой авчиж байгаа. Би болж байна гэж бодоод. Яг үндэ тэр хүн цаг үеэс хоцорсон байдаг. Энийг л би оюуны хувцл гэдэг. Аливаа техникийн хоцрогдол оюуны хувцлыг заавал дагуулж. Та ер нь яагаад энэ эрүүл мэндийн салбарыг сонгосон юм бэ? Гоё гэж бодсон. Хамгийн гоё мэрэгжил шүү дээ. Таны үед чи бас яг нөгөө эмчнэр эрэлттэй байсан уу юу те? Тий. Би ч одоо 1984 онд 10 дугаар ангид төгсөөл. Тэгэл энэ сургуульд ирсэн орсон. Тэгэл элсэн орсноос шинэ цагаан байшингаас өнөөдөр хүртэл гараагүй л байж байна. 32 дахь жилдээ болж байна.
Өөрөөр бол зан сургалтын төвийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулсан. Энэ цаг хугацаа, орон зай, хувь хүний завтай завгүйгээс үл шалтгаалаад мэдлэг олж болно. Мэдлэгийг түгээж болно. Өөрөөр бол өөрийнхөө мэдлэг мэргэжлийг дээшлүүлж болох юмаа гэдэг энэ дүнд бид энэ төвийг байгуулсан. Захим сургалтын төв. E-learning center. За сайн байцгаана огч нараа. Салбар сургуулиудаа гайрцаа зарим хичээл энэ төр явуулчих тийм. Сайхан амарч байна уу? Хөндийн байгууллагын тусалцаатаагаар баригдсан юм. За манай Дархуул аймгийн нөгөөх нь аль вэ? Говьалтай. Говьалтайгаас холбогдож байгаа юм аа. Ингэж зайны сургалт явуулснараа ач холбогдол Цаг хугацаа, эдийн засаг, санхүүгийн асар холбогдол. Нэг хоёр дахь нь энэ ач холбогдол ямар юм бэ гэхээр одоо оншилж чадахгүй байгаа өвчтөн байна шүү дээ. Оншилж чадахгүй багш нартайгаа шууд холбогдож. За энэ хүн ийм зөөртэй, ийм шинжилгээний үр дүн гарсан. Оншин би өөрөө ингэ тавьш ямар арга хэмжээ авах вэ? Багш нь шууд эндээс хариулж шít. За наа чи юм бол энийг анхаараарай. Энэ ийм байж магадгүй шүү, ингэ шүү, тийм шүү гэдэг ингэ явчихсан. Тиймэрхүү юм байна гэж. Мэргэжсэн багш нарыгаа эмнэлгийн тусламжуулалд оруулах зорилгоор чадан ядаг нэг юм зөвлөх клиникийг байгуулад ажиллаж байгаа. Энийг бол нэг 2008 онд байгуулсан. Дээр 25 ортой клиниктэй. Энд бол үндсэн 7 мэргэжлийн бүх үйлчилгээг үзүүлж байна. Саяхан бид энэ часууны их сургуультай, Солонгосын часууны их сургуультай хамтарсан эмнэлэг болох гэрээнд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл энд мэргэжж байгаа манай резидент оюутнууд часууны их сургуультай очиж мэргэжснэ гэсэн. Энэ сургуульд сурч байгаа оюутан эмчнэрийн дадлаг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхээр бид бүх арга хэмжээг эрэлхийлэл ажиллаж байна. Япон руу ч явуулж байна, Солонгос руу ч явуулж байна, Америк руу ч явуулж байна. Энийн үр дүн бол гаралгүй явах нь мэдээж, тийм ээ. Сургалтын тэгээ би дөрөвнийг давчхан хэлжсэн. Бид сургалтын хөтөлбөрөө шинжилжлээ. Орчингоо сайжруулчаа. Багш нараа хөгжүүлчлээ. Сургалт явуулах орчныг сайжруулж. Одоо тэгэхээр сайн эмч болох уу, сайн мэргэжлэн болох уу гэдэг нь хувь хүнээсээ бод шалтгаалж байна л гэсэн. Тэгэхээр энийг зөв чиглүүлээд өгвөл тэгэл тэр чигээрэл гайг болчихлоо л гэж тэгэл найдаж байгаа шүү дээ. За тэгэхээр өнөөдөр таны ажлыг сурвалжлаа. Маш их олон ажил бүтээсэн юм байна. Алдах эрхгүй ийм хүмүүсийг бэлтгэдэг энэ сургууль бол үнэхээр бас орчин үеийн шийдлийг хангасан ийм зүйлийг бол хийсэн гэдгийг манай үзэгчид харсан байгаа. Бидний орлогыг хүлээж авч ажлаа сурвалжлуулсан танд маш их баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За та бүхэнд ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Танил хүнэтрүүдийн энэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчтэй.